За бүгдэнд нь орой минь хүргэе. За өнөөдрийн лавьяар болохоор Альфа тэмлэгийн захирал, за үүсгэн байгуулагч, за Монгол улсаа хүний ардын эмч, за бидний хайртай багш Үлзэн Аярагч маань орж ийн. За бид нар одоо маш хүндэт багш гэж одоо ард түмний эмч гэж одоо цаалдаг. За миний хувьд гэх юм бол Амаа хав сургуулийн төгссөн боловч багшийнхаа одоо хамгийн одоо хүндэт багшаар бол сонгоод маш олон хүмүүсийг багш руу одоо илгээдэг. За Үлзэн Аярагч маань бол анагаах ухааны доктор, профессор хүн байгаа. За ингээд өнөөдөр Үлзэн Аярагч маань та бүхэнд нойрны асуудлын тухай ярьж өгнө. Тэгээ та бүхэн үнэхээр нойрны асуудалтай холбоотой, за нойрны эмүүдийг уугаад яваад байх хэрэгтэй юм уу? Ер нь яах хэрэгтэй? Нойрны асуудал гэж яг юу хэлээд байна? Зүгээр унтахгүй байхад нойрны асуудал гэдэг нь өөр юмнууд байна уу? Танд өнөөдөр хэвэн унтаж чадахгүй байгаа нойрны асуудал байгаа үүнийг хэрхэн яаж одоо онцлох вэ те? Хаана хандах уу гэх мэтчлээ асуултанд манай багш маш гоё дэлгэрэнгүй та бүхэнд хариулт болгож одоо ярьж болно. За багштай орой минь хүргэе агшаа. Орой минь хүргэе та бүгдэд. За ингээд та нартай нойрны сэдвээр ярилцах болсондоо би бас их таатай байна. Тэгэхээр зэрэг бид бүхний бие, сэтгэлийн эцэж ядарсан энэ алжаалыг тайлдаг физиологийн гайхамшигтай үйл ажиллагаа бол нойр. Тэгэхээр зэрэг тархинд маань нот дээрээ зэрэг энэ биднийг одоо унтах, нойрсох, сэрэх, одоо сэрүүн байх энэ одоо үйл ажиллагааг зохицуулдаг тодорхой бүтэц бүхэл бүтэн байгууламж байдаг. Эдгээр одоо бүтэц байгууламжуудын үйл ажиллагаа тэнцвэртэй, тогтвортой байгаагийн ачаар бид тодорхой цагт унтаж, мөн сэрж үйл ажиллагаагаа явуулж чаддаг байна. За тэгвэл энэ одоо нойр маань ямар ач холбогдолтой юм бэ гэдэг хамгийн гол асуудал байгаа. Тэгэхээр зэрэг энэ нойрны ачаар тархины эс одоо сэргэж, маргааш нь бид намарсны ачаар ажиллах чадвартай, цоо шин сэргэг болж ажлын бүтээмж өндөртэй байдаг байна. За тэгвэл энэ одоо нойр одоо хямрах явдал, нойр тойрсон эмгэгүүд гэсэн бүлэг эмгэг байдаг бөгөөд энэ дотроосоо бол тэр зэрэг хүмүүсийн одоо зайлшгүй мэдэх ёстой асуудал бол нойрны хямрал байдаг. Нойрны хямрал нь ойролцоогоор нэг 72 цаг буюу одоо гинт гарч ирж байгаа тодорхой хүчин зүйлийн нөлөөгөөр гинт гарч ирж байгаа энэ одоо нойрны хямралыг бол цочмог хямрал гэдэг. 3-7 хоногоо болон түүнээс дээш хугацаагаар нойр одоо хямрах тийм ээ, өөрөөр хэлбэл нойр хуйлжих, сэргэг унтах, өнгөц унтах, нойрны одоо унтж байгаа цаг нь бага хэрнээсээ мөн чанаргүй унтах энэ асуудлыг бол архаг нойрны хямрал гэж үздэг байх нэ. Тэгвэл одоо хүмүүсийн дунд байдаг хамгийн элбэг асуудал нь бол энэ нойрны хямралын асуудал. Тэгэхээр зэрэг бол нийт одоо дүнгээрээ 60-70 сая орчим хүн бол энэ нойрны хямрал буюу нойр гүйдлэр шаналж явдаг байх нь. Ялангуяа хүүсээ авч үзэх юм бол энэ нь бол эмэгтэйчүүдэд илүү элбэг тохиолддог. Ер нь бол хэвийн нойр бол нас бага байх тусам их унтна. Жишээлбэл няраа хүүхдийн хэвийн нойр бол хоногтой 20-22 цаг байхад насан туршид энэ бол 6-7 цаг, 8 цаг бол хангалттай гэж үздэг байна шүү дээ. За тэгвэл энэ нойрны одоо энэ хямралуудын улмаас бий болж байгаа хамгийн их хүн амын дунд тохиолдоод байдаг энэ нойр гүйдэл гэдэг маань юг хэлээд байгаа юм бэ гэхээр ерөөсөө нойр хуйлжих, сэрвэлзэх, үргэлжлэх цаг нь бага байх, хайлт өөрөөр хэлбэл энгийн хэлээр бол нохоо унтах тийм ээ. Энэ бүх одоо зүйлүүдийг нийлүүлээд бид нар нойрны хямрал буюу нойр гүйдэл гэж үзэж байгаа. Тэгэхээр зэрэг нойр гүйдэлд хүргэдэг маш олон шалтгаан байдаг. Энд бол энэ олон шалтгаануудаас одоо ялангуяа энэ дээр бол анхаарах ёстой юм бол нэгдүгээрт нь одоо хэрэглэж байгаа бидний хүнс тухайлбал одоо хүн их богино хугацаанд дотор хийм бүтээх гэж эсвэл одоо ингээд ойрмоглоод ядраад ирэхээр зэрэг өөрийгөө сэргээх гээд кофе уух тийм ээ, кофений агуулмж цай уух, сэргээх одоо янз бүрийн одоо тоник одоо ундаанууд байна шүү дээ. Эднэрийг хэтрүүлэх, хар тамхи хэрэглэх энэ мансууруулах бодисны нөлөөгөөр нэгдүгээрт нь бол нойр гүйдэл үүсдэг байна. За хоёрдугаар зэрэг нойр гүйдэл төрөгдөг одоо хоёр дахь том шалтгаан бол юу байдаг вэхээр бүх төрлийн өвдөлтүүд байдаг. Хоёр дахь тийм маш олон юмнууд орно шүү дээ. Үе мөчний өвчин, архаг толгойн өвчин тийм ээ. Тэгээд одоо дотор ихний янз бүрийн өвчнүүд одоо энэ архаг өвдөлтийн улмаас
нойргүйдэл болдог байна. За 3 дахь одоо шалтгаан бол энэ бол хүн амын дотор маш их илбэг тохиолдог, хүмүүст илбэг байдаг асуудал бол сэтгэл түгшлийн асуудал. Юмд санаа зов, ажил ажлын хит их ачаалал, стресс тийм ээ. Энээсээ болоод юу үүсгдэг байх нь вэ? Нойрны хямрал үүсгдэг байх нь. Дараагийн нэг том шалтгаан яа харахгүй энэ бол одоо сэтгцийн эмгэгүүд байдаг байх нэ. Ийм олон шалтгааны улмаас бол нойргүйдэл бий болдог байх нь. Дараагийн одоо нэг зайлшгүй анхаарах ёстой асуудал бол энэ одоо сэтгэл санаа хямрахтай холбоотой гарч ирдэг нэг асуудал бол нойрны эрүүл ахуй алдагдах. За. Өөрөөр хэлбэл унтж байгаа одоо орчин дуу шуугаан ихтэй байх, эсвэл их бөхчм халуун байх, агаар их муутай байх, ор дээр хүнжил гудас маань тааламжгүй байх тийм ээ, эсвэл их хүүтэн байх, эсвэл одоо хит бөхчм байх явдлууд бас нойргүйдэлд нөлөөлөхөд нэг хүчин зүйл болдог байна. За дараагийн асуудал бол ерөөсөө энэ ажил мэргэжилтэй холбоотой ээлжийн ажил хийдэг, олон жил одоо ээлжинд явсан, эсвэл одоо нэг цаг нөгөө цагийн бүс рүү одоо ордог энэ онгоцны үйлчлэгч, нисэгч нарт бол бас ийм архаг нойрны хямрал тохиолддог байх нэ. Тэгэхээр ийм шалтгаануудын улмаас нойр хямардаг гэдгийг бол хүмүүс их ойлгох хэрэгтэй. За тэгээд эдгээр дотроос бол ер нь бол хүмүүсийн дунд байдаг нэг ойлголт бол одоо би ингээд нойргүй болчлоо. Одоо яаж унтах уу тийм ээ? Ямар сайн нойрны им байна уу гэдэг ийм эмийн эрэлт одоо гарах явдал маш их түгээмэл болдог. Гэтэл эмийн эрэлт гарахаасаа өмнө өнөө шин би яаж унтнаа гэдэг бодол, түгшүүр маань дахиад өөрөө нойргүйдлийг бий болгодог байна шүү дээ. Ийм учраас тий одоо эсвэл одоо хүүхэд байхад ч юм уу эсвэл одоо ч гэсэн тийм ээ хүмүүс догтлоход одоо төр зур нойр цайрах, нойр хулжих явдал байдаг. Маргааш нь бол тэр одоо догтлуулаад байгаа түгшээгээд байгаа байхгүй болчингууд нойр эргээд хэвийн засардаг байна шүү дээ. Гэтэл тэр чад нөгөө л түгшүүр нь өнөө бодол нь тийм ээ улиг болсон бодол нь дахин давтагдаад одоо ингээд тэгвэл яана ингүүл яана эсвэл тэр ингэж ингээд юм болгоныг ингэж одоо асуудыг шийдэж чадахгүйгээр овооруулж явах юм бол энэ маань архаг нойргүйдэл түргээд байгаа гол одоо боддог учраас бид альхор зэрэг энэ одоо нойрыг цагтаа унтаж сурах тийм ээ цагтаа унтаж сурах хамгийн гол чухал асуудал. Түрүүн би одоо ихэнтэн дурдсан энэ тархиндууд биднийг нойрсуулах тодорхой тархины бүтцүүд бүхэл бүтэн байгууламжууд ажилладаг. Энэ маань бол одоо метаболизм системийн сэрэг саатлын процессыг зохицуулж өгдөг. Та унтах боллоо гэдэг өгдөг. Та одоо босох сэрэх одоо болсон гэдгийг зохицуулдаг байна шүү дээ. Угаас цаанаас биологийн энэ үйл ажиллагаа мөчлөгийг зөрчөөл одоо өнөөдөр ийм юм хийхгүй би болохгүй одоо амжихгүй тийм ээ. Энэ ажил дараа нь би нөхөж аваад унтчихна гэдэг бодол буруу бодол хүмүүстийг байдаг. Эннээсээ одоо хэдэн шөнө нойргүй яваад ирэхээр зэрэг яах нь улам л одоо тэр хүнд нойрны улам л нэмэгддэг штэ нойргүйдэл нь. Хүнд гэрэн тий яг нэгдүгээр хоёр жирэхэд цагтаа унтаж сураагүй одоо улмаас өөрийгөө одоо өөрөө хэлэх юм бол ажил хөдөлмөр амралт нь одоо ингэ дэглэмд ороогүй улмаас өөртөө ямар өвчнийг бий болгох нь нойрны хямрал, нойргүйдэл гэдэг өвчнийг бий болгож байна. Нэгэнт нойрны хямрал гараад ирэх юм бол даралт ихсэх, зүрх дэлсэх, амьс гадах, бөглөрөх тийм ээ хоолой хягтах юу гэдгийг одоо дагалдаж гарч ирдэг бүхэл одоо зовирууд гарч ирдэг байна шүү дээ. Тэгээд гараад байгаа энэ зангилаа асуудлын чинь гол цөм нь одоо юунд байдгүйгээр тархитай их холбоотой байдаг. Тархи маань өөрөө унтаж амарч чадахгүй, алжаал тайлхдахгүй улмаас дараагийн сөрөг байдлуудыг бий болгодгийг л хүмүүс их ойлгох хэрэгтэй санагдаж байгаа юм да. Тий. Тэгэхгүйгээр одоо ингээд янз бүрийн ийм хэрэглэх тийм ээ өөрийгөө тайтгаруулах, унтахад одоо бэлдэж одоо сурах явдал хамгаас илүү чухал байдаг. Багшаа одоо бол одоо бүх хүмүүс ер нь нойрны асуудалтай байгаа штэ. Би бол ингэж удаад байгаа байхгүй юу? Ер нь бол ингээд хичнээн бид нар гэртээ байгаа ч гэсэн одоо өөрсдийнхөө эрүүл мэндийг үр хүүхдийнхаа төлөө, хань нийтлэлийнхаа төлөө, сайхан амьдралынхаа төлөө ингэж солих нь бол буруу гэж удаад байгаа байхгүй одоо тий. Ажилгүй төр байгаа юм чинь за яг хөө маргааш ажилгүй юм чинь ер нь ингээд шүнжэнгөө байж исэн чи яг өдрөө унтчих юм шиг. За энд бол одоо би 103-т одоо нийл бараг 7 жил ажилласан байна. Тэгэхэд нойргүй яваад байхаар юу өөрчлөгддөг вэ гэхээр багшаа бүр ингээд яг баттай тань шиг ингээд сайн хийж чадахгүй ч гэсэн маш их ядардаг.
Тэгээд ингээ бүр сэвх үүсдэг, бүр ингээд нөгөө нэг тий тарих юроос амархаа болчдөг. Тэгээ би 103-аас яг ингээд 103 хэмжиг болоод өөр ажил хийдэг болсон чинь миний бүр шууд 7 хоногийн дотор царай цайгаад сэвхгүй болоод тэгээ миний тарих бүр айгүй их амарч ийсэн. Тэгээ нөгөө манай ах ич нар намайг хачаад хүү чиний нөгөө сэвгүй чи хайцсан ингээд ингээ бүр гайхаж ийсэн. Тэгэхээр би энэ хүмүүсийг маш сайн унтж байгаасаа гэж бодож байна. Бүр ингээд битгий нойроо солиосоо тий өдрийнхөө нойрыг шөнийхөө нойрыг өглөө авчна гэсэн бодлыг зөв агшаа. Яг зөв штэ. Тийм учраас бид ч болвол ерөөсөө яг хүмүүс ч болвол яг энэ одоо өгөгдсөн биологийнхаа цагаар хамгийн одоо цаатлын унтах цаг бол 11 цаг буюу 23 цаг тийм ээ. Өглөө 5 болж байна, 4-т босч болж байна. Хүн болгоны одоо хансан нойр гэдэг бол зайлшгүй одоо тэр номон дээр бичсэн шиг 8 цаг биш л дээ. Зарим хүн 6 цаг унтаад сайхан унд амарчдаг хүн байж байна. Зарим нь бол 3-4 цаг унтаад сип хийгээд босоод ирдэг хүн байж байна. Ерөөсөө л энэ нойр гэдэг бол тархины эс эдийг цэнэглэж өгч, маргааш нь тэр хүнийг одоо сэтгэн бодох, ажил үйлсхийх тийм ээ. Энэ бүх юмд бэлдэж өгж байгаа. Өөрөөр хэлбэл цоошин болгож энергиэр сэлбэж өгж байгаа юм чинь нойр байгаа байхгүй юу? Ийм учраас олон жил одоо ээлжийн ажил хийх, ядрах, нойргүй явах, эсвэл одоо ингээ ачаалтаа тэнцвэргүй байлгасны улмаас болоод янз бүрийн өвчин үүсэх их сурвалж ингэж тавигдж байгаа нь үнэн байна шүү дээ. Тийм учраас одоо арьсны өнгө алдагдах, сэвх суун гэдэг маань мэдээж одоо энэ одоо ядраад эцээд ирсэнтэй холбоотойгоор дотор эртний үйлчилгээ хямраад энэ нь одоо арьсаар илэрч байгаа асуудал байж болох. Арьс амархгүй байх гэсэн тарих амархгүй байна гэдэг чинь дотор эргэтэн ч амархгүй, арьс амархгүй. Инээсээ болоод одоо тийм одоо зүс царай алдах, гундах тийм ээ. Ер нь бол нойр муутай хүн дээр хамгийн гол гарч ирж байгаа юм бол хөдөлмөрийн бүтээмж буурах, анхаарал зарна, өөр бухимдал бодох, тэгээ ялахгүй юмд түгшөө, ийм сөрөг байдлууд гарах. Хүний үг даахгүй ч болох юм уу тийм ээ. Эсвэл аливаа юм дандаа нөгөө талаас нь харсны улмаас болоод асар их өөнтөгч болох. Ийм байдлууд ирээд байгаа нь бол дандаа яг нь хүний сэтгэл санааны байдал өөрөө илүү тогтворгүй хямралтай болж ирж байгаа нь тодорхой хэмжээгээр нойртой бас холбоотой байгаа нь шүү дээ. Хэрвээ одоо огт ингээ унтахгүй байгаад ах юм бол мэдээж одоо энэ дээр солиорол гарч ирэх нь шүү дээ. Ийм учраас тэр нойрны хямралын чинь тодорхой хувь нь сэтгцийн өвчний үед гарч ирээд идэх учир шалтгаан энд байх нь шүү дээ. Аха. Тэгвэл багшаа нэг юм байна. Бас манайхаа асуугаасаа гэж бодож байгаа. Зарим хүмүүс нь багшаа ингээд нэг 5 цаг унтаад нойр сэрээд штэ. Сэргээд байна. Гэтэл зарим хүмүүс нь яг нэг 10 цаг унтахгүй бол болохгүй байна. Яг нэг ийм хүмүүс байна. 12 цаг унтжээж хандаг. Тэгэхээр мэдээж багш лайвныхаа өмнө хамгийн өмнө хийсэн залуу байх тусмаа их унтдгаа гэсэн. Гэхдээ бүр нэг 40 гарсан хэрнээ маш сайн унтдаг хүмүүс байдаг ш таашаа. Энийг бол хэвэн гэж үзэх үү? Зөв үү? Гэхдээ энэ нойр гэдэг асуудал тооны үзүүлэлтээс гадна чанарын үзүүлэлт байдаг байхгүй юу? Чанар. За. Тийм учраас шилэх юм бол 12 цаг унтчаад тийм өөрөөр хэлбэл тал өдрийн одоо гэсэн үг шүү дээ. Хоногийн 12 цаг унтаад огт амрахгүй, бие нь амрахгүй, альжаасан, ядарсан, тэгээд даах энэ төр чинь бол энд асуудал байгааг илэрхийлээд байх нь шүү дээ. Ийм учраас нойрны тоон үзүүлэлтээс гадна чанарын асуудал байна. Тийм ээ? Зарим нь бол унтчаад огт унтсангүй гэж ярьдаг хүмүүс байна. Огт унтсангүй. Би том хийсэн. Акт тэр хүн эргэн тойрных нь ажиглахад бол хурхираал унтаад идэг. Акт тэр нь унтсан унталт нь тархинд нь бие амрахгүй байгаа учраас бие амарсан одоо тэр аржаал тайлсан мэдрэмж төрөхгүй байх нь шүү дээ. За ойлгосон. Нойрны эмгэг гэдэг бол зөвхөн нойргууд биш, тийм ээ? Зөвхөн нойргууд биш. Нойрны эмэгт нэгдүгээр нойрны хямралууд орно. Энэ нойрны хямрал дотроо эзэлж байгаа ихэнх хувийг нь бол юу эзэлж ядгүй гэхээр зэрэг нойр гүйдэл орно. Дараагаар нь нойрмог байдлууд орно. Хит нойрмог байдал. Суусан газартаа л одоо савж унаад тийм штэ багшаа тийм хүмүүс байдаг штэ нэрээ. байдаг. Нойроо дийлэхгүй болсон юм гэвэл тэгсэн хэрнээ багш ерөөсөө амраагүй л гэж ярьдаг дандаа. Ядраад ингээд нойрмог байдал. Бүр одоо наркотик гэдэг өвчин байна. Тэр дэсээ зогсоогоороо ч унтчихлээдэг, тийм ээ? Хамгийн эвгүй байрлал унтчихэдэг ийм асуудлууд гарч ирдэг байна. За дараагийн нэг бүлэг нойрны эмгэгт нь бол нойр тойрсон эмгэг гэдэг бол энэ бага насны хүүхдээс ахуулаад одоо өтөл наснд хүртэл гарч ирдэг нойр тойрсон эмгэгүүдэд шүдэ хавирах, нойрондоо ярих,
босч явах, хар дарах тийм ээ нойронд татганах одоо ийм асуудлууд бол байдаг байна шүү дээ. Заримдаа зарим хүмүүсийн одоо мэдрэлийн маш хүнд зарим эмгэгүүд байна. Тархины одоо гэмтдэг эмгэгүүдийн үед шөнө нойрондоо үйлдэл хийдэг маш хүнд эмгэгүүд байдаг. Ойрлон, хашгирн, зүүдлэн, цохин, орд ирнээсээ унах ийм хүртэл одоо нойрны эмгэгүүд гарч ирдэг байна шүү дээ. Бага насны хүүхдэд бол бид нар мэдж байгаа шүү дээ. Орондоо шээг, тийм ээ, зүүдлэх, хашгирах, хар дарах, хөлслөө гэж бид нар яриад байдаг. Эднэр маань тэгдэг. Нойр төрсэн эмгэг гэдэгт ордог байна шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ бүх байдлуудыг ялган оншилдог ийм оншилгоо бол Монгол улсад бас бий болсон. Их дэвшилтэй одоо төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг дээр бол нойр судлалын төв бий болсон. Энэ дээр доктор шүүхэн ажилладаг тийм ээ бусад залуу эмчнэрийн хамт энэ полисомнографи буюу энэ нь одоо нойрыг бүтэн одоо шөнийн турш нойрыг нь одоо бичдэг ийм одоо нойрны аль үе шатанд нойрны дөрвөн үе шатын аль шатанд нь өөрчлөлт гарч байна. Нойр хэрэг хүн байгаа, хэр чанартай байгаа, нойронд одоо татгах хөдөлгөөнүүд байна уу, бөглөрч байна уу, одоо бөглөрч хурхирах эмгэг гэж бас байна. Амьсгал тасалдаг эмгэг байна. Унтдаг амьсгал нь алга болчихсон. Тэгдэг чинь ингээд тийм дуудлага аюу хэрдэж дундаж байгаа ингээд багтлах гад байна гэд амьсгалж чадахгүй байна гэд өндөрчдөг амьсгал байхгүй болчих юм шиг. Ингээд тарх нь очих хүчилтөрөгчийн хэмжээ одоо яах нь тасалддаг ийм бас эмгэг байна. Тарган хөмсүүд, арх уудаг хөмсүүд тийм ээ. Тэгээ амьсгалын зам гүйттэй хүмүүсүүдэд маш их хэлбэг тохиолддог. Энэ амьсгал тасалддаг бас ийм эмгэг байна. Энэ бүгдийг одоо ялган уншилдаг шинжилгээнүүд полисомнографи гэдэг шинжилгээ байдаг. Тэгэхээр зэрэг та бүхэнд ийм асуудлууд байгаа юм бол одоо манай улсад бол энэ нойрны одоо нойр судлалын төв бий болсон байх нэ. Өөрөөр хэлэх юм бол ямар шалтгаан яагаад унтахгүй байна вэ гэдгийгээ одоо ингэж нарийн шинжилж мэрэгжлийн эмчид хандж ээж энэ асуудлыг юм болвол нэг мэдээ цусны даралт ихсдэг тийм ээ зүрх өвддөг янз бүрийн одоо суур эмгэгүүд нойртой холбоотой үүсэх явдал нь маш их байдгийн учир шалтгаан үүнд байгаамаа. За тэгвэл багшаа юу байна? Бид нар бол ингэдэг байхгүй юу? Би ч гэсэн одоо тийм алдаа их гаргаж ирсэн байна. 103-т явахдаа маш их одоо тий энгийн зөвлөгөөнүүд өгөхөөс гадна насаас бүр ингээд нөгөө нэг аргаа бараад эмнүүд маш хүчдэг байхгүй юу? За та нэг ингээд эмээ угаад үзнэ үү гэд ингээд мэдээж тэр үед бас багш нь нөгөө эмчийнхаа жорын дагуу бичээсэн ч гэлээ энэ бол яг үннийг хэлэхэд бас алдаа байж исэн байна тий. Тэр үед бас юу байгаагүй л дээ. Яг нөгөө нэг нойрны төв бол нэгдээгүй тий бид нар ч одоо ямар учраас гэдгийг мэдэхгүй явж исэн. Тэгэхээр одоо болвол бүх хүмүүст хандаад хэлэхэд ямар ч асуудал байсан 72 цагаас дээшээ тий ямар нэгэн байдлаар нойр солигдох юм бол заавал эмчит очиж хандах нь байна. Тэгжээж багшаа юм уухан зөв. Одоо хүмүүс дунд ургамлын гаралтай гэж алдаршаад байгаа тий. Бэлдээ тооны угаал унтаад байгаа шүү бид нар ч. Тэгтээ яг ер нь бол им хамгийн түрүүнд одоо ямар нэгэн им ухаасаа илүү түрүүн би хэлсэн шүү дээ. Нойрны эрүүл ахуйн асуудал. Өөрөөр хэлбэл унтж байгаа өрөөний агаар жилт тийм ээ дуу чимээ ор дэр одоо унтж байгаа ор матрац тэгээд одоо хүнжил дандаа амьсгалдаг одоо ийм хүнжил матрац хэрэглэгээд байгаагийн учир шалтгаан энд байна. Зарим нь ол тэрэ зэрэг уул шиг юмн дээр одоо өндөр дэрэн дээр унтаад байна тийм ээ. Энд чи одоо магтгүй тэр одоо дэрэнд өөртөө таарахгүй болоод илүү одоо таагүй байдлыг үүсгэж байгаа юм биш үү. Ийм учраас унтж байгаа өрөөний гэрэл гэгээг зохицуулах хэрэгтэй байна. Анивцсан одоо энэ олон дэлгэцүүдэд унтраах хэрэгтэй байна тийм ээ. Эднэр ч болоод бүх бат унтаж амарч та бүхний алжаалыг тайлахад туслах хамгийн ихний алхам. Дараа нь 2 дугаарт нойрны хямралтай хүмүүсүүд унтахаасаа өмнө бүлээн баанд орох, ялангуяа хөлийн усан баан, өөртөө одоо гэр бүлийнхаа гишүүдэд иллэг хийж өгөх, хөлийн уул, гар ийм зөөлөн иллэг хийж өгөх явдлууд бас гим хор байхгүй мөртлөө маш их үр дүнтэй арга байна. Тэгээ боломжтой цаг агаар таатай гинт их хүүтэн биш болоод одоо гадаа салхилж агаад унтах, өрөө тасалгаагаа гаржуулах, өрөөнийхөө агаарыг сэлгэх тийм ээ, агаар жуулагч одоо агаараа сайн сэлгэж цэвэрлсний дараа унтах явдал нь бол илүү одоо унтахад аатай нөхцөлийг бүрдүүлж өгөх нь байна. Яг ингээл унтах гал хэвтэнгүүд хөрш зэрэгэлдээнийхэн ойрлолдоо хаш гаралдах эсвэл одоо дуу чимээ одоо ингээ гараад ирэх юм бол хүний нойр маш амархан сарничдаг байх нь шүү. Тэгээд унтчих чадхаа болчих.
болжчихдээ. Одоо өөрөөр хэлбэл нойр болжчихдээ ийм асуудал гардаг байна. А зарим хүмүүсүүд бол 2 цаг юм уу 3 цаг эсвэл цаг гаруй унтаад одоо яг нойр нь хандсан мэт тас сэрэх явдал гарч ирж байна. Өөрөөр хэлбэл үргэлжлэх хугацаанд асуудал гарч ирж штэ. Тэгэхээр энэ бүгдийг одоо нойрсхийн асуудал байна уу? Нойрны үргэлжлэх хугацааны асуудал байна уу? Тийм ээ? Эсвэл нойр чанарын асуудал байна уу гэдгийг ялгаж ээж аливаа нэгэн эмийн сонголтыг хийдэг. Эмийг сонголтоо. Тэрнээс биш одоо нойр муу байвал хуучин цагт бол одоо юу их удаг байсан? Ситоксин гэж юм их удаг байсан тийм ээ? Түгшүүр альбагч одоо ийм хөнгөн нойрны имгээд уудаг. Актин нойрны имнүүд маань тодорхой хэмжээгээр ингээ эмх замбраагүй буруу хэрэглэх юм бол татагдах, хараат байдал үүсгэх энэ имээс хамааралт байдлуудыг бий болгодог учраас энэ имнүүдийг эмчийн зөвшөөрлгүй хэрэглэх, дур мэдэн хэрэглэхээс зайлсхийх ёстой. Дур мэдэн хэрэглэх. А мелатонин бол болно л доо. Яг уу зөв. Нойр хүргэх одоо тийм ээ ямар нэгэн гим хоргүй юм гэдэг үүднээсээ мелатонин, шүнийн персин одоо ургамлын бамбаа ханд эдрийг бол хэрэглэхэд болно. Гэхдээ энэ бүгдийг сонгохдоо эмчийн зөвлөгөө, мэдрэлийн эмчийн зөвлөгөө авч ижил ийм уухгүй юм бол эмийн хараат байдлууд бий болоод байна гэдгийг л ойлгох хэрэгтэй. Тэгээд миний одоо таньдаг дотны маш олон хүмүүс би мелатонин ууж яваад тэгээд мелатонин бол яг ингээд амьдралын хөвшил болгоцсон тохиолдлуудыг би маш мэддэг аахгүй. Тэгээд энэ сэдэв надад маш хэцүү санагдав. Яа тэгэхээр буцаагаал юм гэдэг чинь хор тэгээд ядаж ходоодоо хамгийн энгийнээр одоо өвдөх. За дээрэс нь багшийн хэлсэн тэр нойрны эрүүл ахуй кино гэдэг бол бүр хамгийн том асуудал байгаа аахгүй. Одоо энэ ууж байгаа эмтэй холбоотой бүх асуудлууд ингээ хараад тахаар хүн яг амьдралын хэм маягаа өөрчлөөгүй байгаад байгаа аахгүй. Одоо ингээ бодоход за буцаагаад нэг юм хэлгээд 103-т ажиллаж ингээд ажилласныхаа үр дүнд ингээд би яг багшийн хэлснээр нойрныхоо хизээч унтахад бэлэн болсон тэр эрүүл ахуйг аягүй сайн хянж одоо сурсан юм байна. Би ингээд маш их ачаалтаа ажилдаг одоо ч гэсэн тэгтээ нөгөө 103-т ингээд нойр сулдагдсан одоо шөнө ажиллаад өдөр унтах шаардлага гардаг. Тэр үед би яг нэг шөнө унтж байгаа юм шиг тийм амралтыг авч сурсан байхгүй юу? Тэр үед яаж ийсэн бэ гэхээр яг гэртээ орж ирэнгүүтээ ингээд шууд баана сото байна гэтдэг байсан. Тэгэнгүүтээ ингээд уцаа салгаад яг магадгүй үр хүүхдтэй, хань ижилтэй, хайртай хүмүүстэй тий. За би уцаа салгаад унтах хэрэгтэй байна ингээд яг одоо жүжүүрээс буугаад над руу ингээд залгаад ингээд хитэн цаг чамаагүй өдрийн цагаар алуу авах бол одоо өдөр унтах гэдэг штэ. Тэгээ өдрийн цагаар алуу авах юм бол ингээд айд сандраад яац юм болоо нөө чин гэж хэлэхгүй шүү. Би одоо ингээд унтлаа. Тэгээд яг бүр ингээд өрөөгөө тас хар болгоод ингээд өгшин мөшгөө сайлаад тэгээд яг сайхан одоо нөгөө хөдөлгөөнд саад болохгүйгээр яг ийм хар даагуур ороодог байсан. Тэгж жагаад яг унтаад бүр ингээд хитэн цагчуудад яг сэрдэг байсан. Тийм байна. Тэгэхээр чи яг энэ тий. Гэтэл ихэнх хүмүүсүүд бол ээлжнээс буучаад тийм ч ажил байна, энийг ч хийж амжуулахгүй бол одоо болохгүй гэдэг ингээд тийм ээ дараа нөхөд унтчихна гэдэг буруу ойлголт байдаг байхгүй юу? Тэгэж нөхөж унтаж амардаг эрхтэн бишээ. Тийм учраас одоо тэр ээлжийн ажилтаа хүмүүсүүд бол ээлжнээс буугаад унтах хэрэгтэй. Ердийн ээлжийн ажилгуунууд нь бол хамгийн одоо унтах эцсийн цаг бол шөнийн одоо 23 цаг байх нэ. Иннээс өмнө унтаж сурах хэрэгтэй. Бид бол араатаа амьтад биш. Араатаа амьтад бол биднийг унтчих хооронд тэдний одоо сэрүүн амьдралд нэхэлдэг тийм ээ. Өдрийн цагаар маань унтчихэдэг өөр одоо биологийн цагтаа авах нь шүү дээ. Тэгэхээр зэрэг яг энэ биологийн цагийг мөрдөөд унтаад амраа сурчих юм бол бид нар ямар ч ажлыг цаг хугацаанд нь чанартай өөрийнхөө хүснээр хийж чаддаг болно. Тэгжил чадахгүй л байх юм бол энэ нойрны асуудлууд, нойрны хямралууд хуримтлагцаар байгаад ямар нэгэн одоо дотоор эрхтний байд юм уу, мэдрэлийн байд юм уу. Тэгээд асуудлуудыг бий болгодог байх нь шүү. Тэгээ мэдрэлийн одоо асуудал гарлаа гэхэд ямар ч мэдрэлийн өвчний үед сэтгцийн асуудал дагаж явдаг онцлогтой байдаг юм аа. Тэр асуудал бүр маш амар юм билээ. Дандаа ингээд нөгөө нэг 103-д бол яг тий. Дандаа мэдрэлийн асуудал дагаж явдаг нь бүр тодорхой байсан. Тий. Сэтгцийн асуудлууд дагаж гардаг. Тийм учраас хүлээцгүй болох, дүрс хийж уурлах, аливаа юмд цочромтгой байх тийм ээ. Эсвэл эсрэгээрээ ийм гүлгэр юмд итгэхгүй, сонирхдаггүй, аливаа юмд ерөөсөө одоо тийм сониуц зангаар хандах ийм юм байхгүй болчдөг. Ийм асуудлууд гарч ирээд байгаа нь нийт цаанд дандаа нойрны асуудлыг судлах шаардлагатай.
За багшаа хэдэн асуултууд одоо ирж байна. Хоёул лайвныхаа дундуур хэдэн асуулт би танд уншиж өгье. Гэхдээ миний одоо харж байгаагаар бол энэ асуултууд бүгдөө яг манай багшийн та бүхний багшийн яг одоо хэлж өгсөн тий ярьж өгсөн асуудлууд байна. А гэхдээ би ахаад асууад өгье. За багшаа би одоохон. Багшаа ингэж байна. Барагтаа нойр хөрхөө байлаа. Шин бараг унтахгүй. Үүрээр жаахан унтдаг боллоо. Ямар нэгэн зовир бол байхгүй. Энэ юуных вэ? Тэгэхээр зэрэг ийм байдал түргээд байгаа юм маань бидэнд өөрсөнд маань л байгаа шүү дээ. Өөрсөнд маань. Өөрөөр хэлбэл одоо энэ хөл хорооны үед тийм ээ. Эсвэл одоо ингээ гадаа гарахгүй байна уу? Агаар дутагдж байна уу? Эсвэл ажлын ачааллаа одоо тааруулахгүй байна уу? Эсвэл хит их юмд санаа зовоод одоо ингээ тийм ээ. Ямар нэгэн одоо гэр бүлийн ажил төрлийн асуудал байна уу? Энэ бүгдээс болоод одоо энэ хүний хувьд бол асуугаад байгаагийн цаана нь бол нойр хулжин гэдэг асуудал нь байж штэ тийм ээ. Өөрөөр хэлбэл нойрсох асуудал үүсчихэд байна штэ. Нойрсоход асуудал үүссэн. Тийм учраас тэгж цагийг өнгөрөөжээс нь үүрээр дугжирчдаг. Тэгж. Дугжирч. Тэгэхээр энэний цаана ихэнхдээ ийм хүмүүсүүд бол сэтгэл төвшлийн асуудал байгаа байхгүй юу? Сэтгэл санаагийн олон асуудлууд байгаа дээ шүү. Тэгэхээр энээсээ салах түлхүүрүүд өөрт нь л байгаа байхгүй юу? Өөрт нь л байгаа. Энийгээ сэтгэл зүйчтэй ярих, агаарт явах, дасгал хөдөлгөөн хийх, одоо бухимдлаа тайлах тийм ээ. Эсвэл одоо энэ гарч ирээд байгаа тулгамдаад байгаа асуудлуудаа цэгцэлж ээж сая одоо нойрсон. Тэгхгүйгээр одоо эд шидтэй им уугаад ч юм уу тийм ээ. Им уулаа гэхэд эмнүүдийг бол одоо эмх замбраагүй ялангуяа эмчийн зөвшөөрлгүй, эмчийн хараа хяналтгүй, эмчийн зөвлгөөгөөр ууж байгаа тохиолдолд бол өнөөдөр нэгийг уун, маргааш хоёрыг уун гэх мэтлэнгээр тодорхой цаг хугацааны дараа эмэнд хамааралт байдал үүсээд ирэхийн хамтаар эм уух тунгийн хэмжээ нэмэгддэг байхгүй юу? Энэ маань зөрөг нөлөө үүсгэнэ. Тэр битгийл одоо пенобарбитат гэдэг дээр үеэс эхлээд ууж исэн нойрны юм байгаа шүү дээ. Энэ пенобарбитат имийг удаан уугаад эрхийн цагт энэ им маань нойрсуулах нөлөөтэй биш, эсрэгээр нойр гүдлийг бий болгодог байх юм шүү дээ. Тэгэхээр им гэдэг маань яг таарсан тунгаараа хэмжээгээрээ уух хугацаагаараа яг им. Тэгээгүй тохиолдолд энэ бол хор. Тэр тусмаа хэц нөлөөтэй мүүд гэдэг бол туйлын болгоомжтой хэрэглэх ёстой. Тийм учраас мэдрэлийн эмч нар эм бичиж өгдөө дандаа тэрийг хувааж хэрэглэх, тэгж хэрэглэх, хоолны өмнө хойно тедэн цагт гэж цагийн тунтай яг үргэлжлэх хоногтой зааж өгöd байгаагийн гол утга учир үүнд байгаа. Их зөв асуулт. Яа тэгээд хүмүүстэй бас хандаад хэлгээд яг ингээд нөгөө эмчтэй фитнесийн дасгал хөдөлгөөн зааж байгаа гэлтгүү над руу бас маш их бичдэг байхгүй юу? Маш их бичдэг. За миний эргэн тойрны бүх хүмүүсийн нойр ер нь солигдсон байна. Одоо ер нь миний таньдаг хүмүүсийн бараг 80% нь нойр нь солигдсон явж байгаагаа шууд надад хэлж байгаа. Тэгээд надаас мэдээж дэмжлэг хүсэж байгаа. За энэ үед яаж нэ гэх юм бол за ямар зовир вэ гэхээр зовир байхгүй. Гэхдээ би одоо нойроо солилцоо. Тэгээ яагаад солиод ингээд юу болов гэд ингээд нарийн ширээ асуухаар юу болж байгаа гэхээр за яг маргааш ажилгүй юм чинь гэдэг үгийг хэлж байгаа л да. Бүгд тэгж хэлж байна. Одоо ингээд ажилгүй гэртээ байгаа болохоор яг маргааш унтчих юм чи гэд. Гэхдээ цаана ингээд бүр нарийн ингээд багш ингээд задлал яриад хаад дандаа зовнил байгаа байхгүй юу? Дандаа айдас дүгшил тэгээд яах вэ гэсэн стресс үү. Тэгэхээр энэ асуудлууд нойртой холбоотой асуудал болгон зөвхөн тантай холбоотой байгаа. Тэгэхээр мэдээж шийдэгдэх асуудлууд байна, шийдэгдэх асуудал. Гэтэл үүнийг та заавал яг нөгөө мэрэгжлийн эмчид очиж хандах нь байна. Манай тэгэхээр нойрны төвтэй болсон байх нь байна. За дараа нь дахиад асуулт асууя. За бараг би багш хариулсан. Ээжийн ажилтай хүмүүсийн нойр их солигддог. Яаж амархан унтах вэ гэсэн байна. Тэгэхээр зэрэг түрүүн одоо яг одоо чи хэллээ шүү дээ өөрөө сэргэлээ. Би ингээд ээжнээс буугаад шууд ингээд өөрийгөө бэлдээд өрөө тасалгаагаа бэлдээд эхлээд өөрийгөө бэлдээд дараа нь өрөө тасалгаагаа бэлдээд унтдаг. Өөрөөр хэлбэл ээлжнээс буугаад шууд унтдаг л болж сурах хэрэгтэй. Тэгэхгүй бол шүнжэнгээ ажиллачаад одоо ээлжинд ажилласан эмчч адилхан, сувилагчч адилхан тийм ээ. Ээлжнээс буучаад ажлыг хийгээл үргэлжлүүлэл ингээл хийгээл яваад байгаа зэрэг ихэнх үедээ өөрт ямар ч зовир шамлгаагүй ингээд болоод бүтээд байгаа юм шиг байж байгаад яваанда архаг нойргуудад орчдөг.
Ингээд ирэхээр энэ хүн чинь улам эцэн, ядарн, сулдна, түмэн үл тайлбарлагдах зовиорууд бий болж ирнэ. Үл ойлгох өвдөлтүүд нэг нь нөгөөгөөсөө дамжсан, гүйсэн, хэрсэн, шилжсэн өвдөлтүүд гарч ирнэ. Сэтгэл санаа тогтургүй болох, тийм ээ. Амархан юмаа дах, тэгээ анхаарал сулрах, тэгэл одоо зан ааш одоо өөрчлөгдөх ийм асуудлууд гарч ирдэг учраас ерөөсөө ээлжийн ажилтаа хүмүүс ээлжнээс буугаад унтдаг. Одоо хамгийн түрүүнд бол нэгдүгээрт унтах юг тавих хэрэгтэй зорилтыг, хоёрдугаарт нь унтах өрөө тасалгаагаа бэлдэх. Өдрийн цагаар унтна гэдэг нь шөнийн нойр биш. Дуу чимээ ихтэй, эргэн тойронд асуудал бол их гарч ирдэг байна шүү дээ. Ийм учраас ээлжнээс бууж байгаа тохиолдолд ээлжнээс буугаад 7-8 цаг унтах тухай асуудал бол бараг байдаггүй. Ихэнхдээ л нэг 3-4 цаг л нэг тэгдэг. Ийм л одоо юу гарч ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр зэрэг нойр нэг юм байх шаа. Шийддэг хийгээс ойлгох тий. Би маш сайн амарч сурсан гэж ярьсан тий. Одоо ингээд би маш сайн амардаг гэсэн. Би ямар ч ингээд ажилтаа байсан хурдан зохицуулаад очоод заавал унтах хэрэгтэй гэж боддог. Би гэрээрээ орж ирээл хоёр хүүхдтэйгээ хоолыг хийж өглөө нөгөө хоёрынхоо хичээлийн хажуудлыг мэдээж ээж хүн чи яг тийм өргөдөө штэ. Яг хажуудаа байлгаад за ээж нь яг хэдэн минут унтах хэрэгтэй, хэдэн цаг унтах хэрэгтэй гэж боддог гэсэн. Гэхдээ би нэг имийг маш сайн энэ амьдралаараа бүр баталж хэлж чадах нь шөнийн нойрыг өдрийн нойр хизээч одоо тий өгтгөө. Дээрээс нь намайг яг 103-т ажиллаж байгаа үед манай эгчнэр маш сайн хүмүүс байдаг манай удам. Тэгээд ер нь манай эгчнэр хэлдэг байсан байхгүй. Сэгээ чи их зухалдуу юм аа. Чи ингээ юмд их яаруу юм аа. Чи юмд их юм тайван биш юм аа. Чи энэ 103-т орсноосоо чиний ааш одоо их эвдэрж байна. Чи ингээд нэг түргэн болоод байна. Юмыг хүлээцгүйгээр. Тэгээ чи их муухай тийм нэг дээрлэхүү зантаа олж ийна ч юм уу нэг тиймэрхүү юмнууд надад хэлдэг байсан. Би өгийн их тайван хүн байхгүй юу. Тэгэхээр энэ юу болж байна гэсэн чинь 103-т ажиллагаа болоод ингээд нөгөө нэг нойр хэвэн болсон байх нь шүү дээ. Тэгсэн чинь би айгүй сайхан нөгөө тайван зантаа хийрээ болж эхэлсэн. Тэгэхээр энэ нэг яг тэр нэг хугацаанд нойрны асуудалтай хичнээн унтаад байгаа юм шиг гэрнээ тэр тайван биш байсан. Тэр нэг зовиоруудыг манай гэрийнх ажигладаг байсан. Тэгээд дээрэс нь бол тэр чинь 103 гэдэг маань өөрөө яаралтай тусламж тийм ээ. Энд чинь бол яг бүрийн тохиолдол дуудлага болгон ёстой юу ч байж болно. Тэгээд тэр том стресс тэгээд тэрий чинь тайлах юм бол үнэхээр одоо хамгийн түрүүнд бол нойр, гэр бүлийн одоо тайван, сайхан орчин, зөв хооллох, агаарт гарах, дасгал хөдөлгөөн эднэрээр л тайлагдаж шүү. Яг тэрнтэй адилхан одоо хүмүүс өнөөдөр энэ COVID-19-ийн халдвар гарсантай холбоотойгоор одоо нэгэнтэй л гэртээ байгаа юм чинь түрүүний чиний хэлгээр хизээч унтсан яах вэ гэд ингээд унтахгүй байгаад байгаа байдал маань өөрсдийгөө эргээд эрсдэлд оруулаад байна штэ. Тийм учраас хүүхдүүдээ эрсдэлд оруулаад, өөрсдөө эрсдэлд оруулаад шүнжин кино үзээд тийм ээ. Шүний амьдралтай байгаад байна. Тэгэл өглөө нөгөө үд болтол унтна гэдэг шиг унтаал, идэл унтаал энэ маань бол дараадаа бол маш их сөрөг үр дагавар авчрах, өөр өвчнийг бий болгох аюултай учраас яг урд байсан амьдралынхаа хэв загварыг л үргэлжлүүлээл маргааш ажилд явах мэтээр хүүхдээ эрт унтууд сургах хэрэгтэй шүү. Ялангуяа үр хүүхдтэй одоо эрт унтууд сургах явдал бол хүүхдийн тархины хөгжил, бие махбодын хөгжил маш чухал ач холбогдолтой. Тэгэхгүй өөртөө шөнийн 1-2 хүртэл ингээд төчгөнчээд хүүхдээ тэр болтолд агуулж авчаад хүүхэд нь нойрны асуудалтай, энэс болоод орон доош ээдэг, ууртай, уцаартай, тогтургүй, анхаарал сарнимтгай, хит хөдөлгөөнтэйгээд өөр асуудлуудыг бий болгоод байгаа байхгүй юу? Энэ бол тодорхой хэмжээгээр ээж аавын буруутай үйлдэл их нөлөөлж байна. Ээж аав нь өөрсдөө байнга уцаа маажих, компьютерийн ард суух, эсвэл зурагт үзэх, өөрөөр хэлбэл дэлгэцийн хамааралт байдлууд бий болсон нь хүүхдэд нь яг халдварладаг. Тэгээд хүүхд чинь хамт үзэл тэгээд адаг сүлд нь хүүхдийн мэдрэмж систем ямар эмзгөө тийм ээ? Хүүхд өөрөө ямар инкрийн амьтан. Тэгэхээр тэр ачааллыг даахгүй хүүхд нь эмгэгтэй болж дуусж байгаа байхгүй юу? Ийм учраас одоо үр хүүхдээ өвчин тусахгүй мэдрэл сэтгцийг нь хамгаалъя гэвэл ээж аав нар өөрсдөө үлгэр үзүүлж, эрт унтаж тийм ээ? Хүүхдүүдтэйгээ ажиллаж, хүүхдтэй юу үзэх юм, юу үзэхгүй гэдгийг зааж сургаж өгөх ёстой гэж би бодож байна. Ерөөсөө бидний үйлдэл талтай аюул чухал юм байл. Ерөөсөө л хүүхдээ унтаач гэж хэлхийнхээ оронд би өөрөө унтах хэрэгтэй юм байл шүү дээ. Хэлхийнхээ оронд тий. Яг нэг юм сонин тохиолдол байна л да. Нэг судалгаа байсан багшаа.
Жишээлбэл нэг ийм байж байгаа аахгүй. Гэтэ энэ яг нэг би зөв жишээ биш хэсгийг мөн хэсгийг одоо мэдгүй байна л да. Нэг ийм шинжилгээ ухааны одоо 10 хүүхдээр хийсэн туршлага байгаа аахгүй. 10 гэж тэрнээс олон хүүхдүүд. Тэгээ яг тэр үед бол 10 хүүхдийг яг нөгөө ийм бичлэг байсан аахгүй. 10 хүүхдийг ийм хоёр одоо хөл хөмбөгийн том талбайны хоёр тал зогсоогоод тэгэнгүүтээ ээжүүд нь яг хажууд нь зогсож байгаад миний хүү битгий гүүгээрээ одоо битгий гүүгээрээ гэлж байгаа аахгүй юу. Тэгэнгүүт хүүхдүүд ингээ амар хурдтай улам гүйж байгаа аахгүй нөгөө битгий гүүгээрээ гэлсэн чинь. За тэгэнгүүт зүгээр миний хүү ингээ 50 яваад хүрээрээ гэхээр хүүхдүүд зүгээр 50 яваад хүрсэн. Бишээ битгий одоо гүүгээрээ гээ хэлжгүй хүүхд улам хурдан гүйж байгаа аахгүй юу. Тэрүүн шиг багш энийг одоо бид нар хурдан унтааж гих тусам хүүхдүүд унтдаггүй юм байлээ. Тийм штэ. Хориглох арга нь буруу байхгүй юу? Тий. Бид нар одоо яг хүүхдүүдэд үлгэрлэх одоо авч ирт унтах тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ хүүхдийн мэдрэлийн системийг харилж ижил одоо хүүхдүүд нь илүү ноёрдом номтой, эрүүл тийм ээ, ажилсаг юм болно шүү дээ. Тэгхгүйгээр одоо хүүхдийн мэдрэлийн системийг харилцахгүйгээр хүүхдээ шавхтаад л одоо тэгж сур, ингэж сур, ийм ч сүфр болгоно гэл ингээд лайхад юм болоод хүүхдийн үнэхээр одоо тэр өсөж байгаа организм тэр ачааллыг даахгүй улмаас тэрний одоо түрүүний хориглоод байхад тийм ээ, эсрэг үйлдэл хийж байгаа шиг байдлууд гарч ирж байгаа байхгүй юу? Ямар ч анхаарал байхгүй, анхаарлын хуваарлт нь буудсан тийм ээ. Тэгээд тогтвор байхгүй, гарцсан ч тогтохгүй, сандлын дөрвөн хөл дээр сууж чадахгүй ийм одоо байдлууд бий болж байгаа шүү дээ. Ийм хүүхдүүдэд дандаа нойрны хямрал явдаг. Ийм учраас үр хүүхдтэй одоо нойрны хямрал бий болохгүй тулд ижаав нь өөрсдөө зөв үлгэрлэх ёстой гэдэг дээр л одоо гэж Агшаа нэг ийм асуулт ирсэн байна. Маш их асуултууд ирж байна. Тэгээ би чадлаараа асууна. За юм нь 9 сартай хүүхдийн нойр хүрхэн муу байна багшаа. Шүн болж суучаад аль эсвэл суугаа байдлаараа юм налж унтах гээд байх юм аа. Цус багталтай, хүчил дөрвөгчийн дутагдaltaй гэж хэлсэн. Тэгэхээр зэрэг энэгээр бол зэрэг 9 сартай хүүхдэд ийм нойрны асуудал гарч ирж байна гэдэг дээр одоо би ээж аав нарт өгдөг хамгийн том зөвлөгөө бол номер 1 хүүхдээ зөв хоолол. Өлссөн хүүхэд унтаж чадахгүй нэгдүгээрт оройдоо. Хоёрдугаарт нь одоо орой хооллох дээр зэрэг сайн хооллож ээж одоо насанд нь таарсан зөв хоолыг өгөхгүй эсвэл нэг хөхөө өгчөөд тийм ээ эсвэл нэг уугч өгчөөд энэ хооллож байгаас нэгдүгээрт болж ирж байгаа. Унтж байгаа хүүхэд унтаж чадахгүй. Хоёрдугаарт нь өвөртөлж унтах хамаг агаарыг нь насанд хүрсэн хүн булаагаад авчиж байгаамаа. Тэгээд ирэхээр хөгжмөд ирэхээр зэрэг хүүхэд унтаж чадахгүй байгаа. Ийм учраас хүүхэд нь тустай орон дээр унтах ёстой. За гурав дахь нь яг нөгөө нойрны эрүүл авахд баримтлагддаг өрөө тасалгааны температур, агааржилт, чиглэг. Нойр нь хүрээд дээ штэ. Суугаагаараа ингээ гулзаагаад байдаг. Хаашаа бол хаашаа налаад байдаг. Тэгж ингээд идэг үзэхэр хөрвөөгөө тонгочоод одоо энэ тэгэхээр зэрэг давын өмнө энийг цэгцлэх хэрэгтэй. Хоёрдугаарт нь одоо энэ өвлийн хүүтэнд бол үнэхээр одоо агаар дутагдал бол маш их байдаг. Тэгэхээр энээс салах юм бол одоо яг энэ эрүүл мэндийн яамнаас одоо энэ ковидтай холбоотой өгöd байгаа юм бол агааржуулалт яриад байгаа шүү дээ. Өрөөгөөр нь агааржуул. Ялангуяа өрөөг маш сайн агааржуулах. Унтахаас өмнө нөгөө агаар шүүгчийн ажилуулж цэвэрлжээд агарын цэвэрлжээд тэр өрөөндөө хүүхдээ оруулж унтуулах тийм ээ. Ийм энгийн юмнуудыг баримталж сая гайгүй болох хэвээр болохоос биш ямар ч эд шидтэй шахмал тариа одоо ийм байхгүй. Ердөө л асарга. Тэгээд унтахаас өмнө заавал усанд оруулах хэрэгтэй. Усанд оруулах одоо боломж байхгүй байлаа гэхэд толгойг нугааж өгөх, хөлийг нугааж өгөх, бүхсийг нугааж өгөх тийм ээ. Тэгээд одоо маш их жих хэрглэж байна. Энэ жих нь ээж аавын хөдөлгөөрийг хэмнэхэд сайн талтай боловч нөгөө талаас нэг зүйлийг бол сайн ойлгох хэрэгтэй. Маш их халуун, бөгжин байдлыг бий болгодог. Тийм учраас унтахаас өмнө заавал цэвэр жих хийж өгч унтуулна. Хөөчин унтуулж болохгүй. Энэ энгийн юмнуудыг биелүүлж чадах юм бол хүүхдийн унтах нь сайжирнаа. За маш гоё. За багш та бүхэнд одоо тий давхар тайлбарласан байх гэж томчуудыг бас ойлгож байна. Манай томчуудыг ухаантай штэ. Тэгэхээр нэг юм байна. Багш хэллээ штэ. Хүүхдээ уйлаад байвал хоолыг шалгаж та үнэхээр тэр хүүхдийг затгалан байлгах одоо хоолыг өгч чадсан уу?
мэдээж нүүрс усыг хангалттай өгөөгүй байх юм бол тархин амрахгүй. Яг түүнтэй ялгаагүй багш та бүхэн томчуудад юу гэж хэлсэн бэ гэхээр та хиттэй турах гэж байгаа гэдэг ойлголт нь жингийн асуудлын араас яваад бас хит нөгөө нэг үлсгэлэн унтаад байх юм бол тарих глюкозоор дутагдаад бас унтахгүй. Зөв багшаа? Тэгээ тэрэн дээр нэг зүйлийг ойлгох хэрэгтэй л дээ. Яг нь ерөнхийдөө бодоод унтахаасаа өмнө ходоодоо амраах зарчим нь бол зөв. Гэтэл өдөөд одоо өлсөд байх юм бол тархичин бас хоол тэжээлгүй. Ялангуяа настай хүмүүсийн хувьд цусны эргэлт муудж байгаа энэ хүмүүсийн хувьд бол хоол идэхгүй хонох тийм ээ. Хоосон байх энэ төр бол бас их осолтой. Унтахгүй нойр сэргэн. Дараагийн асуудал нь унтахаасаа өмнө маш их хэмжээний шингийн юм уу? Шүнжин тэгээд бас унтдаггүй. Тэгээд зарим тохиолдолд одоо шээс хөөгчтэй им оройн цагаар ууждаг. Яаж унтах юм? Шүнжин шээгээ. Тийм шүү дээ. Өөрөө ууж идэж байгаа юм, ууж байгаа им байна. Энтрээ бол маш сайн анзаарах хэрэгтэй. Унтахаасаа өмнө маш их хэмжээний өтгөн цай уух, кофе уух, мөн адилхан нойрыг сэргэлзүүлнэ. Ийм учраас энэ сан хэрэглэхээс өмнө өөрийгөө шинжих, тийм ээ. Өөрийнхөө үйлдэлүүдийг хянах явдал бол маш их чухал. Энэ маань өөрийгөө чагна, өөртөө онш тавь гэсэн үг бас биш. За. Насан туршидтын дунд өөртөө онш тавих, өөрийгөө бие хит чагнах, тийм ээ? Ийм асуудал байдаг. Нэг зүрх дэлсэл ирэнгүүт юм уу? Эсвэл одоо ингээл нэг даралт гисэнгүүт л одоо би харавлаа, зүрхний шигдээс оллоо, тийм ингээл янз янзын ингээл оншийг ургуулж бодоод ингээл өөрийгөө тийм ээ тэгдэг. Төө мэтэр бодож өөртөө онш тавих нь хамгийн өрөөсгөл ойлголт. Тэгэхээр манай багшийн яг саяхан хэлсэн бол бүр ингээд 103-т одоо тий дуудлага дуудаж байгаагийн бүр ингээд дийлэн шалтгаан байдаг гэдэгтээ би бүр ингээд санал нэг байна. Дээрээс нь багшийнхаа үгийг тасалчих шиг боллоо. Дараагийн нэг юм ингээд бодсон дээрээ хариулах гад манай ингээд 103 дуудаж байгаа би ингээд нэг өөр хаачлыг дийлэн яриад байна л дээ. Тэгэхээр бас зүв байж магадгүй энэ чинь яг хамгийн түгээмэл асуудлууд яваад тах шиг байна. Тэгээд нөгөө нэг хөвгчүүл ингэдэг байхгүй. Би бол насцсангуудаа бүр амар хайртай болохоор дундуур нь ингээ ороод ирлээ. Нөгөө нэг нойрныхоо юм нь шээс хөөгч имтэй хамт байдаг гэдгээ мартаад ингээд орой уусан юм багшаа ингэдэг байхгүй. Та ч гэсэн одоо санал нэг байх. Бид нар ер нь орой ялангуяа нойрны нөгөө даалтныхаа ямиг угаад тэр нь шүн үүрээ харавхаа сэргийлдэг байхгүй юу? Тэгээ би бас тийм зөвлөгөө аягүй хөгдөгөөс. Тэгээд нөгөө шээс хөөгчтэй юм уулсан хүн чи яаж нойронд буцаад нэрээ хөвгөө? Тий. Энийг бас маш сайн анзаарч байна. Тийм учраас энэ бөөр шээсний эмгэгтэй хүмсүүд, төрөв булчирхай эмгэгтэй хүмсүүд бол шүнжэнгөө одоо тасалдаж чийгээд тийм ээ шээсний дутуу их муу унтах явдал бол маш их түгээмэл байдаг. Одоо бодсон чи яг тийм байна. За багшаа тэгж хүүхдүүд 0 цагаас нааш унтахгүй маа. Шөнийн 12 цагаас нааш унтахгүй маа. Унтахгүй юм аа. Тэгээд өглөө босхгүй гэж юм ирсэн байна. Бид нартай биологийн цаг алдагдсан. Тийм ээ, нойрны дэглэм алдагдсан. Энийг бол зугуухан засна, нэг өдөр засагдана гэж байхгүй. Тийм учраас бага насны хүүхдийг бол ерөөсөө дандаа өдөр унтуулж сургах хэрэгтэй байхгүй юу? Өдөр заавал унтуулж явах хэрэгтэй. Наснасаа хамаарат одоо хэдий чинээ бага байна тийм ээ. Одоо 3 хүртэлх хүүхэд бол өдөртөө бол одоо 2-оос 3 настай хүүхэд бол өдөртөө нэг удаа 2 цаг, 1 цаг хагасаас 2 цаг орчим унтна. Тэгвэл тэрнээс доош хүүхдүүд бол одоо нэг ойтой энэ төр хүүхдүүд өдөртөө 2 удаа унтах хэрэгтэй байна шүү дээ. За. Үдээс өмнө нэг, үдээс хойш нэг. Ингэж одоо өдөртөө 2-оос 2.5, 3 цаг орчим унтжээж дараа нь тэр чинь шөнө одоо орой эрт унтах энэ нөхцөл нь бол. Өдөр унтахгүй, шөнө унтахгүй ингээд унтах цаг дэглэм алдагдах тусам улам нойр хямардаг байх нь шүү дээ. Ийм учраас нойрны хямралтай хүүхдүүдийг одоо хамгийн түрүүнд бол өдөр унтуулж сурах хэрэгтэй байдаг. Өдөр сайн унтах юм бол орой эрт унтна. Тэгэхгүй аваачаад өдрийнх нь унтлахыг нь хит оройтуулж унтуулад жишээлбэл 3 цагаас хойш унтуулаад 4 цагаас хойш унтуулахаар тэр чинь орой унтахаа болчихж байгаа байхгүй юу? Өдийнх нь хоолыг нэдүүлчихэд өдийн хоолных нь дараагаар одоо унтуулж сургах явдлууд илүү үр дүнтэй байдаг байх нь шүү дээ.
Тэгвэл багшаа ингэдэг штэ. Би нэг юм ингээд аягүй сайн ажигласан байхгүй юу? Одоо хүүхдийн эмчээр явж байхдаа өдөр унтдаг хүүхдүүд илүү хурдан өсдгийг анзаарсан. Өдөр унтдаг хүүхдүүд илүү хэрсүү байгааг анзаарсан. Тэгээд манай аав ээжүүдэд өөрсдөөс нь энэ нөгөө нэг хүүхдээ өдөр унтуулах ёстой гэдгийг мартчихдаг байхгүй юу? Нөгөө нэг өөрийнхөө хөвчлээр байлгадаг. Яг нөгөө өөрөө өдөр унтдаг учраас. Тэгэхээр багшаа яг энэ ээжүүдэд те эцэгчүүдэд зөвлөхөд хүүхдээ наснаас нь хамруулж унтуулах ёстой гэдэг ямиг өөрсдөө заана нэстэ. Түүнээс ш одоо хүүхэд өөрөө шууд бид нарыг унтуулахгүй авч өөр юм унтахгүй шүү дээ тий. Тэгээд дээрэс нь одоо тэр өдөр хоол идснийхэн дараа унтчаа нь бол одоо хоол идлээ тийм ээ. Одоо гиз бодлоо тэгээд хоолныхын халуун дээр сайхан хүлээнд гучаад цонхын сайхан онгойлгоод одоо салхивч энтрээ онгойлгоод унтуулаад сургачих юм бол тэгэл аяанда унтаад идэг байхгүй юу. Ерөөсөлт яг уснасаа л болно шүү дээ. Өдөр унтахгүй л байх юм бол цэцэрлэгийн хүүхдүүд одоо сургуульд орон ордлоо өдөр унтдаг үсттэй. Тэгдэг. Тэгээ тэр чинь одоо хүүхдийн өсөхөд эрүүл боожоход дархлаагийн дэмжихэд хамгийн чухал зүйл бол нойрол гэдэг байна шүү дээ. Нойр муутай хүүхдүүд ямар тайван биш, орилонтгой, хоолндоо дургүй. Тэгээд дээрэс нь яах нь байнга одоо халдварт өртөмтгий байдаг юм байна шүү. Ийм учраас дархлаа сайтай, өсөлт сайтай, үнэхээр өсөлт сайтай, хичээл номондоо дуртай, сонирхолтой, ярддаг биш байдаг байхгүй юу? Тийхгүй л нойр муутай байх юм бол хүүхд чинь ярддаг, өс толгоогоо зулгаас сохиж авсан тийм ээ. Байнга л одоо чихэмхээ маачсан ийм одоо асуудлууд гарч ирдэг. Учир утга нь үүнд оршиж байгаа. За би бас яг энэ нойрны талаар ялангуяа хүүхдүүдийн талаар аягүй их ажигладаг байсан байхгүй юу. Би одоо ингээд дүгнээд хэлэхэд бидний хүүхдүүдээ өдөр унтуулах те өөртөө заавал унтуулах хэрэгтэй ямар нэгэн аргыг ээж аав олохгүй л хүүхэд үнэхээр унтдаггүй юм байна лээ. Тэгээд яг энэ өсөлтөнд та маш нөлөөлж байгаа гэдэг би бүр амьдралаараа баталж одоо хэлж чадна. Тэгээд дээрэс нь 103-т явахтаа ч гэсэн үүнийг бүр ингээд масаа ойлгодог байсан. За сүүлийн асуултыг асуу ерөнхийдөө. За би мэдрэлийн гаралтай ядаргаатай юм аа. Яаж зүгээр болгох вэ? Нүдний доор зовх татаад тэгээд заримдаа ирүү гацаад байх юм аа гэж байна шээ. Тэгээд одоо эцэн ядарна гэдэг бол олон өвчний үед тохиолдог нэг л шинжин байх нь шүү дээ, тийм ээ. Дотор эртний ямар ч эмгэг байхгүй, бусад өөр өвчин байхгүй мөртлөө зөвхөн л эцэж ядраад байгаа ийм шинж тэмдэг гараад байгаа бол яг одоо мэрэгжлийн эмчид хандаж энэ талаар зөвлөж сайн ярих хэрэгтэй. Тэгжээж одоо эмчийн зөвлөгөө авч ээж энэ байдлаас гарна уу гэхээс биш сайн дураараа одоо би өөрөө өөртөө ядаргаа гэдэг онш тавиад тийм ээ эсвэл өөрөө өөртөө архаг стресс гэдэг онш тавиад ээж бас энэ бол боломгүй. Яг мэрэгжлийн эмчд үзүүлж яагаад ийм байдал түрээд байгаа ажил амьдралын дэглэм алдагдаад байгаа мó тийм ээ эсвэл муу унтаад байгаа мó эсвэл ямар нэгэн одоо гэр бүлийн асуудал одоо хувь хүмүүсийн харц цааны асуудлууд байгаад байгаа мó энэ бүгдийгээ ялган салгаж ижил одоо энэ эмчилгээнүүдэд явах юм бол илүү үр дүнтэй байдаг. Тэгэхээр эмчилгээ гэхэр зэрэг заашгүй л одоо ганцхан ийм тариа тусал энэ бишээ тийм ээ. Энийг бол хувь хүний өөрийнх нь итвэх оролцоо зүтгэл дасгал хөдөлгөөн хийх, агаарт явах, өөрөө өөртөөгөө байлдах, өөрийнхөө буруу дэглэмийг засах энэ л хамгийн чухал байна. За одоо сэдвээсээ асуугаад ингээд маш гайхалтай багш ирсний хувьд одоо хүмүүс асуугаасаа гэж бодож байгаа хэл та. За багшаа ингээ толгоо өвдөд байгаа хүмүүс юу н хаана унтах вэ? Зөв ингээд нэг ийм том сэдв. Битэрийн ярианы цаг дуусч байна. Тэгэхээр толгооны өвдөлтийн тухай нэг жоохон зөвлөгөө өгөөч. Ер нь бол яг яагаад өвдөд байхаар нь те за аргалаад өнгөрөх ёстой. Яг ямар үед нь очиж эмчит гүйжиж үзүүлэх ёстой. Энэ дээр нэг жижигхэн ойлголт өгөөж багшаа. Толгоо өвдөх гэдэг нь бол бас л хүн амын дунд маш өргөн тархсан зовир. Маш их жижигнээс ахуулаад одоо томчуудад бүгдэнд нь байдаг зовир, нэгэн төрлийн зовир. Мэдээж энэ бол их ядаргаатай зовир. Тэгвэл толгоо өвдөлтийг бол үндсэнд нь хоёр том бүлэгт хувадаг. Бие дасан архаг толгоо өвдөлтийн өвчин. Тухайлбал мигрен буюу өвдөх өвчин, кластер толгоо өвдөлт байж гэн тийм ээ, стрессийн толгоо өвдөлт булчин чангарлын толгоо өвдөлт байна. Тэгээд дээрээс нь ол тэрэ зэрэг дараагийнх нь одоо юу шинж тэмдгийн толгоо өвдөлт.
Өөрөөр хэлбэл ханиа төрсөн ч, хамар бит төрсөн ч тийм ээ, шүд өвдсөн, даралт игсэн ч яах нь толгой өвдөж идэг. Тархины хавдар болсон ч, менингит болсон ч толгой өвдөж идэг. Эднэр бол дандаа юу авах нь шинж тэмдэг толгой. Тэгэхээр толгой өвдөж байгаа тохиолдолд бол хамгийн гол нь энэ нь зөвхөн нэг удаа өвдөд өнгөрвөө эсвэл байнга тодорхой хугацаанд дотор дахин давтагдах тодорхой цаг хугацаа орон зай дотор байна уу гэдгийг л хувь хүн их анзаарах ёстой. Им муухасаа илүү энэ гарч ирээд байгаа шинж тэмдгүүдийг бас жоохон өөртөө ажиглаж, бүртгэж, дүгнэж тийм ээ. Тэгээд энэ шинж тэмдэг нь одоо хоол цай идээгүй ч юм уу агаар дутагдсанаас болж байгаа бол цай хоолоо идэж уугаал агаарт гараад дасгал төлөвлөгөөнөө хийх эсвэл ууралснаас болсон бол тайвшрангууд намтчих штэ. Тэгхгүйгээ дахин давтагдаад тодорхой цаг хугацаанд орон зайд дахин давтагдаад байх юм бол зайлшгүй мэдрэлийн эмч хандах ёстой асуудал. Зайд хийлгэх эмгэг мөн үү биш үү гэдгийг мэдрэлийн эмч шийдэж өгдөг байх нь шүү дээ. За багшаа одоо үлдсэн минутанд одоо цагийг болцтой маш сайн ашиглаж штэ. За багшаа тантай хэрхэн холбогдох вэ? Тэгээд одоогоор ер нь захимаар танаас зөвлөгөө авах ер нь боломж байна уу? Нойрны талаар, тэгээд толгой өвдлийн талаар хүмүүс манаас асуугаасай гэд над руу ингээ хувь чад бичээд байна. Яг хөө зөвхөн бид нар бол хуучин одоо үзүүлж байсан олон жил ч бай, цөөхөн ч бай, 1-2 удаа ч үзүүлсэн өвчтнүүдээ бол би бол одоо энэ ийм үед бол хөл хорионы үед бол утсаар зөвлөгөө өгөөд байх тийм ээ. Мессенжерээр одоо холбогдоод одоо гарч ирж байгаа асуудлуудыг бол зохицуулаад байж болж байна. Огт үзэж байгаа хүний хувьд бол ингэх боломж бол байхгүй. Зүгээр одоо энгийн иргэдийн эрүүл мэндийн боловсрол чиглэгдсэн өнөөдрийн шиг ийм асуудлыг бол бид харилцан ярилцах, ойлголцох ийм боломж бол байна. Энэ бол нээлттэй. Яг одоо өвчний онш, шинжилгээ, эмчилгээний асуудлын хувьд бол одоо хуучин үзүүлж исэн мэддэг, таньдаг хүнтэйгээ бол одоо утсаар холбогдох, одоо чатаар холбогдох бол болцоо бол одоо боломжтой байна. Заримдаа ингээд нөгөө бид нар өөрсдөө яг тохиолдоогүй болохоор тий яг өөртөө мэддэгдээгүй болохоор ингээд нөгөө зовлон ойлгоход айгүй хэцүү байдаг л да. Миний хувьд бол ингээд хүмүүсийг өвдөхөөр маш их шаналдаг. Тэгээд нойрны асуудлаар шаналж байгаа хэрвээ та унал таталт байдаг бол магадгүй үнэхээр боломж байгаа бол манай багштай бас хандаж олно. Тэгээд хэрвээ корона одоо зогсчих юм бол манай багш бол Баянзүрхэд байдаг багшаа тий. Баянзүрх яг хаана байдаг лээ? Жоков дээр байдаг. Манай эмнэлгийн хүмүүс их сайн мэддэг. Алтгалт гэдэг мэдрэлийн эмнэлэг байгаа. Тий. Би бол ингээд багшийнхаа эмнэлэг рүү болол хүмүүсээ явуулах аягүй дуртай байдаг. Тэндээс ингээд маш гоё эргэн тийм хяналтууд болол үүсдэг. Тэгээ найдвартай хүний гарт өгч байгаа бүр сэтгэл ингээд дүүрэн байдаг. Тэгээд өнөөдрийнхөө маш үнэтэй одоо цаг хугацааг бид нэр зарцуулсан багштай маш их талархлаа. Тэгээд бүх хүмүүс танд миний өмнөөс талархж байгаа хаа. Яагаад гэх юм бол маш чухал сэдв өнөөдөр та биднэрт ярьж өглөө. Бид нар бол ингээд ийм танал гэж гүгээд байдаг болохоор ингээд нойрны эрүүл ахуй гэдэг заримдаа л нэг ингээд мэддэг байж олно. Гэхдээ танд ингээд дахин сануулж өгсөн байх гэж маш их найдаж байна. Яг тэгвэл нойрыг ингээд өөрөө заавал унтах ёстой гэдгээл ойлгохгүй байсан тий. За маргааш болно гэж байгаа болохоор бид нэр хайртай хүмүүстэйгээ удаан амьдрах насаал богиносгоод байгаа байхгүй юу. Тэгээд багштай бол ингээд маш их баярлаа. Тэгээд би ингээд маш олон хүмүүст одоо лайв хийх одоо юу саналыг тавиад байгаа. Энэ дотроос бол мэдээж багш бол хамгийн урайлхан хүлээж авсан тий. Би одоо ингээд хүмүүст одоо туслахад билэн гэдгээ одоо харуулж өгсөн. Тэгээд маш хөөрхөн өмнөх одоо лайвны цагийн чинь багшаа хүмүүс маш хүлээсэн. Даанч одоо ингээд жоохон шавийнх нь хариуцлагагүйгаас битээр ингээд жоохон нөгөө тий интернетийн асуудал байсан. Тэгээд бүх хүмүүстээ уучлаарай. Тэгээд багштай маш их баярлалаа. Баярлалаа. Та бүхэнд бас их баярлалаа. Сэргэлтэндээ баярлалаа. Баярлалаа. За өнөөдрийнхөө ингээд лайвыг ингээд өндөрлөе. Багштайгаа дараагийн маш гоё лайвуудаар уулзах болно. Тэгээ багштай маш олон хүмүүсийн өмнөөс хайртай шүү гэд хэлье. За баярлалаа манайхаа. За баярлалаа. За баярлалаа.